Сайн байцгаана уу, тулгын согт автомобиль. За өнөөдрийнхөө дугаараар Солонгосын Аньян болон Гомбод болж исэн нэгэн аимшигтай цуврал алхахын талаар ярих гэж байна. За энэхүү иргэн 2006 оны 5 сарын 20-ны шөнийн 3 цагт гал унтрах байгууллагаас Гомбодын цагдаагийн хэлцэд нэгэн дуулга хийснээр илэрдэг. За тэрхүү дуудлага нь болохоор гал унтрааж дуслаа, гал унтрааж дуусаад шалгалтын явцад нэгэн цогц илэрлээ. Энэ цогц хүн амны хэрэг байх магадaltaй юм байна шүү. Яаралтай хурж ирээд шалгаарай гэсэн дуудлага байсан байна. За тухайн хэргийн газар болохоор замын хажуугийн зүгээр нэг хүн олж харахааргүй тийм нарийнхан булангаас гал гарч байгааг олж харсан замын хэсэг талын байгууллагын хамгаалтын ажилтан байсан ба. За тухайн ажилтан эхлээд гал унтрах байгууллагт дуудлага хийгээд тэгээд гал унтрах байгууллагынхан цагдаа нарт дуудлага хийснээр илэрсэн. За тухайн гэрчээс цагдаа нар мэдүүлэг авахад гэрч за тэр гал гарч исэн хэсгээс нэг тийм цагаан бодолготой, цэвэрхэн царайтай тийм залуу намайг чиглэж хурж ирээ. Тэгээд цагаан машинд суугаад ингээ яваад гисэн. Өөр онцгийн зүйл олж хараагүй. Жохон с ิจ гтэй байсан шүү гэсэн гэрчийн мэдүүлэг өгсөн байна. За цагдаа тухайн хохирогчийн цогцыг олж харахад хохирогчийн цогц гар хөлн хойноо уяатай мэд. За тэгээд толгой нь скотчоор бүтэн ороогдсон. Тэгээд чармаа нүцгэн олцсон байгаа. За цагдаа нар эхлээд эмэгтэйг хүчнээд за тэгээд алсан байх магадaltaй байна гэсэн тийм таамаг дэвшүүлээд шалгаж эхэлсэн байгаа. Цогц болохоор маш их шаталттай, маш их муудалтай. Тэгээд шатахтаа бүр ингээ ясандаа тус нилээд шатцсан байсан гэж байгаа. Тэгээд хохирогчийг хизээ өгсөн за хүклийн шалтгааныг маш их шатсан байсан болохоор олох боломжгүй юм байна. За яаралтай харин хин гэдгийг олж тогтооё гэд хайж эхэлдэг. За тэгээд хохирогч нас орохдоо гараа ингээд чанга гатгцсан байсан болохоор гарын хэн шатаагүй байсан байгаа. За тэгээд гарын хурууныхын хээгийн тусламжтайгаар хохирогчийг хэн болохыг олж тогтоодгоо. За хохирогч болохоор 22 настай Чонми гэх бүсгүй байсан. За Чонми бүсгүй 2006 оны 5 сарын 16-ны шөнийн 11 цаг найз залуургаа 2 удаа цагдаагийн газар руу 1 удаа дуудлага хийгээд за тэгээд дуудлагандаа ямар ч хариу өгөлгүй тэгээд уцан тасарсан байдаг. За тийм энхүү Чонми бүсгүй ор сургуу алга болно. За тэгээд энхүү гэр бүлийнх нь маргааш өглөөнөөс нахуулаад Чонми охин ор сургуу алга болсон бүртгүүлээд за энхүү хэрэг эхэлдэгэ. За цагдаа нар тухайн хохирогчийн эд зүйл болох төрөөвч цөмөх гар утас гэх зүйлийг хайхад ерөөсөө огт олдог байгаа. За энэхүү хохирогчийн картаар Самбун Ёг гэх метроны буудлаас нийт 13 удаагийн орлогоор 2,840,000 оныг ATM-с суудах авсан байдаг. Тэгээд тухайн ATM дээр мөрдөгчд очоод шалгалт хийхэд ямар ч тийм камергүй, нууц камергүй тийм ATM байсан байгаа. За тэгээд тухайн ATM-ыг хариуцж исэн банк болон тухайн байгууллагынд хандаад за энд ингээд дахиад хэрэгтэн хурж ирээд мөнгө авах магадaltaй. Тийм болохоор энд ингээ камер суйрлуулж өгөөрэй гэсэн хүсэл тавиад явсан байдаг. За 2006 оны 6 сарын 10-нд дахиад Кимян гэх 20 настай их сургуулийн оюутан охин алга болдгоо. За энэ охин тэр ATM байрладаг Самбун Ёг гэх метроны буудлаас за ээжээ гэрлүүгээ харж шүү, санаа зовлтгүй шүү гэсэн мессежийг үлдээгээд ор сургуу алга болсон байдаг. За энэ охины цогцыг болохоор алга болсноос хойш 3-7 хоногийн дараа замын хажуугийн ой модтой хэсгээс олдсон байдаг. За хохирогч мөн л адил яг л эхний хохирчийн адилаар гар хөлн хүлээтэй аманд нь дотоожгийн чихээд за тэгээд толгойг нь ингээд дүүрэн скотчоор орооцсон байдалтайгаар олдсон байна. За энэхүү байдалтайгаар олдсноор цагдаагийнх нь тэр чихтэй айц давтаж эхэлдэг. Яагаад гэвэл за энэ бол мэдээж бараг л шууд цуврал алга байна. Тийм болохоор дахиад хохирогч гарч ирэх магадaltaй. Тийм болохоор яаралтай энэ алуурчныг олж авъя гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. За 2006 оны 7 сарын шөнийн 11 цагт Хоо гэх 27 настай бүсгүй мөн
алга болно. За энэ мөн новш хэрэгээ үлдэхтэй болохоор шөнийн цагаар ганцаар явж исэн охид бүсгүйчдэг анилдаг байсан байна. Эхний хоёр хохирчийг болохоор машин сууж байгаа гэрлүүч өргөдөг нэг чиглэл юм байж тань тэр айгүй илдгээр хилээд суулгадаг байсан байна. Харин гурав дахь хохирчийг болохоор бүр чирж гултчаад машиндаа бүр хүчээр суулгаад за тэгээ хэрэгээ үлдэхтэй болохоор хөл гарын боогоод тэгээ хүчиндээд амд нь тоцоож гинчихэд скотчоор тэгээд толгойн тэр чигт ноороод амьсгал боогдуулаад ингээ халаад хайдаг байсан мөр. Бүр яг хог шиг хайдаг байсан байхгүй. Бас хүн чанаргүй новш байгаа шүү. Одоо та бүхэндээ алуурчин энэ хэрэгтнийг хэрхэн барьсан талаар та бүхэндээ ярьж өгье. 이게 정말 전형적인 연쇄살인범 체포네. 인간이 이거 와. 흰색 RV. 야. 진짜 잔인한 놈이다. 아 저기 어떻게 사람을 저렇게 그냥 쓰레기 버리듯이 길거리에 저렇게 죄의 무기징역을 선고받았습니다. Эхний хохирчоос алуурчны ДНХ огт илрээгүй байгаа. За хоёр дахь хохирчоос алуурчны ДНХ илэрсэн ч за тэгээд ДНХ шалгах явц нь маш удаашралтай. За тэгээд хэн гэдгийг нь ерөөс огт олж тогтоох жоохон хүндрэлтэй байсан ба. Яагаад гэвэл ДНХ-ээр шууд ингэ шалгаад за энэ тэр хүн байна гэх боломжгүй байт юм байна лээ. Яагаад гэвэл ДНХ нь зөвхөн одоо өмнө хэрэг үйлдэж исэн. За тэгээд яал идэлж исэн. Тим хүмүүсийг ДНХ ингээд хадгалагдсан байдаг бөгөөд тэр үлжсэн хүний ДНХ байх юм бол шууд энэ хүн байна гэд гараад ирд юм байна. Тэгсэн чинь энэ алуурчин болохоор өмнө ямар ч огт гэмт хэрэг үйлдэж байгаагүй тийм хүн байсан болохоор ДНХ-ийг огт илрээгүй байсан байна. За тэгээд ДНХ-ийн хариу гарахаас өмнө алуурчин 3 дахь хохирогчийн багны картыг ашиглаж нөгөөх нэг ATM дээр очиж сая 200,000 воныг гаргаж авсан байдаг. За тэгээд камергүй гэдэгт нь итгээд очиж авсан юм шиг байна. За ингээд мөрдөгчд тухайн ATM дээр очтол ашгүй нөгөө байгууллагаас нөгөө банкнаас нь ATM суйрлуулсан байдаг. За тэгээд ATM-ийнхэн камерыг шүүж үзтэл нөгөө нэг алуурчин чинь бүр дүрээрээ царайгаа бүр амар тод ил гаргацсан. За энэхүү алуурчин хэн болох нь гэж тогтоогддог. Түүнийг нийтэд ил зарлсан ба түүний нэр Ким Юн Чоль гэх 25хан настай залуухан юм хүн байсан байна. Ким Юн Чоль энэ залуу болохоор IT инженерээр их сургуулаа төгсөөд за IT инженерээрээ бүр компанид хүртэл ажилладаг. За тэгээ компанида бүр нилээд юм Ёшими бүр юм нилээд ажлаа маш сайн хийдэг, ажлаа огт тасалдгүй. За хамт олондоо нэр хүндтэй, сайхан сэтгэлтэй, за аав ээжтэй хүртэл ачлалтай, ийм бүр сайн залуугийн бүр бараг л дээд нь байсан юм шиг ба. Хүний дээд байсан юм шиг ба. За түүгээрч зогсохгүй энэ залуу бүр найз өхөнтэй хүртэл байсан байгаа. Найз өхөнтэйгоо удахгүй хурмаа хийх хүртэл болцол тавьсан. За тэгээд найз өхөндөө бүр амар хайртай, найз өхөнийгөө хайрладаг, хамгаалдаг. За тэгэл бүр найз өхөндөө хайлж урсдсан байх уу баг дээр одоо найз өхөн гэр бүлийнхэн мэдүүлэхээр. За алуурчныг инхүү түүний гэрийн авцогсоолоос баривчилдаг. Тэгээд мөрдөгчд түүний автомашин нэгслийг хийхэд хохирчдын карт, гар утас, за төрөөж, түнх ингээд бүх зүйл нь олцсон байгаа. Мөн хохирчдыг алгатай ашигладаг байсан нөгөө уяа, скотч. За тэгээ хутга гэх зүйлс ингээд олддгоо. Тэгээ мөрдөгчд түүнээс эхний мэдүүлэг авах бод. За энэ зүйлүүд яагаад ингэж чиний машинд байгаа вэ? Яагаад эдгээр ингэ байгаа юм бэ гэсэн чинь бүр тэнэг хүнийг хуурж байгаа юм шиг тийм мэдүүлэг өгсөн байгаа. Алуурчин мэдүүлэгтээ эхний мэдүүлэгтээ болохоор би өглөө цэрээд машинаа ерөөс хайж олж чаддгүй байсан. Миний машиныг хэн нэгэн ашигладаг байсан юм шиг байгаа юм. Тэгэд хайж олоод дотор нь ороод суунгууд ингээд нэг тэгээр ингээд карт март ингээд байж идэг байсан. Тэгээд тухайн картн дээр ингээд бүр нууц кодыг бичээд үлдээсэн байдгаа. Тийм болохоор би ингээд
картыг нь ашиглаж мөнгө авч ийсэн. Түүнээс өөр над хийсэн хэрэг байхгүй гэж ийм тэнэг хүн хуурж байгаа юм шиг мэдүүлэг өгсөн байт юм аа. За тэгээд хамгийн амар нь болохоор энэ алуурчин новш эхний бүсгүйг алчаад 2,840,000 вон авснаа да. Тэрнийхээ сая воныг. За тэгээд 3 дахь хоригчийн хэрэгжилж исэн гүүчи цүнхийг найз хүндээ бэлгэлээд тэгээд найз хүн энэ бэлэг аваад баярлж байгааг хараад маш их баярлсан. Би бүр ингэж үнэхээр их баяртай байсан гэж мэдүүлэхдээ мэдүүлсэн байна. За энэ түүхээс зогсохгүй энэ новш эхний хоригчийн ашигладаг байсан камерыг авч жоод найз өхнийхөө зургийг амирх дараа за ажил дээрээ хүртэл найз ажлынхаа хамт олонны зургийг дараад бүр баяртай нарахгүй тэр өгсөн хүний камерыг хүртэл ашиглаа явж исэн байна. Тэгээд энэ залуу энэ алуурчин өөрийнхөө хэргийг хүлээдэг. Тэгэд дараагийн мэдүүлэгтэй болохоор за би хүн алсны хувьд алсан. Тэгээд би эхний хохирогчийг алахдаа ямар ч тийм мэдрэмж авч байгаагүй. Хоёр дахь хохирогчийг алахдаа би бүр үгээр хэлэмгүй гэж байгаа юм бүр. Үгээр хэлэмгүй тийм баяр баясгалан тийм сайхан мэдрэмжийг олж авч чадсан. Тэгээд би энэ мэдрэмжээрээ дахиад сард 1-2 хүнийг дахиад алах боломжтой байсан. Хэрвээ би баригдааг байсан бол дахиад хүн алах юм чадал бол байсан надад гэж мэдүүлэгтээ хэлсэн баг. Бас аимштай новш байгаа шүү. Аимштай адгуус байгаа шүү. Ийм бас хүн байдаг. За шүүхээс энэхүү аимшиггүй, энэхүү гаж донтой, муухай адгуус энэ алуурчин новшид болохоор насаар нь хорих ял оноосон байт юм байлээ. Тэгээд цагдаа нар болон прокурорын байгууллага за тэгээд Солонгосын ард түмнээс энэ залууд яахлаар ингээд бидний татварын мөнгөөр ингээд хооллоод одоо хүртэл ингээд павчаамогоодод ингээд байж ах хэвээр одоо хоол гудраа байж ах хэвээр юм бэ. Энэ новшиг алах хэвээр гэж уул нь бол үздэм байлээ. Солонгос уул нь цаазын ялтай. Гэтэ цаазын ялаа 1997 оноос хойш одоо хүртэл ерөөсөө хэрэгжүүлээгүй байгаа юм байлээ. Тэгээ миний хувьд бол ерөөсөө цаазын ялыг дэмждэггүй төрлийн юм бахаа. Тэгээд цаазын ялыг нэг гүйцэтгэжүүл хизээж буцаах боломжгүй, хизээж засах боломжгүй байдаг. Тэгээ шүүгчнэр ч гэсэн хүн юм чаа алдаж ондог. Тэгээд хүн хэлмэгдээ цааслуулчвал одоо тэгээд маш хайрын зүйл шүү дээ гэж боддгоо. Тэгээд мэдээж хүн алнаа гэдэг чинь яг тухайн яг алуурчнтайгаа яг л адилхан сэтгүүтэй байна л гэсэн үг гэж бас боддог. Тэгээд тийм нэгэн харамсалтай 3 сайхан залуу хүн бүсгүйг алсан юм муухай гаш донтой адгуусын талаар ярьлаа. Бүсгүүчүүдэд антгаад орой үдэш явахтаа болгоомжтой байгаарай. Энэ залуу бол ерөөсөө тийм хүний дээд байсан гэж царайлаг тэгээд цэвэрхэн царайтай боловсралтай за тэгээд сайхан сэтгэлтэй ийм хүн байсан ба. Тэгэл энэ хүү хэрийг үйлдсэн. Хүний гадаас нь дүгнэгч ерөөсө болохгүй шүү. Танихгүй хүн байх юм бол заавал энэ чи юу лээ? За яад хүн блэ? Яах вүлээ гэж заавал бодож тунгааж агаарай гэж захимаар байна. За тэгээд намайг дэмжээрэй. Subscribe, like дараарай. Баярлалаа. Тэгэл баг багаар сайжирнаа. Баяртай.